Орж болох уу эрхлэгчээ? Ор. Би энэ цэцэрлэгийн А тоогч Бурмаа гэдэг хүн байгаамаа. За. Ийм сайхан манай Монгол улсын хамгийн нэр хүндтэй тэргүүний цэцэрлэгт залуу даргатайгаа хамтарч ажиллах болсондоо чин сэтгэлээсээ бүр амар баярлж байна дарга. Тэгээд танд зориулаад Испани маягийн соустай, Итали маягаар бүрд шарсан Герман дахиагаар үдийн зог орж байна. Гоё амтрахын идээрээ эрхлэгчээ. Баярлалаа. Энэхтэй юу болж байгаа вэ? Уяна эрхлэгч дахиад иддгүйсэн үү? Эсвэл хичин хурдгах шиг ямар ч хор шаргуу нэг сайхан монгол авшаа гэдээ аваад орох уу? Та миний ярьж байгаа ойлгохгүй. Та чи үдийд хүүхдүүдийн хоол хийж явах хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд Хичтэй. Монгол хүн байна да шинэ эрхлэгчтэй зориулаад тус нэг сайхан гараа гаргаж бэлдсэн дахиа идэхгүй. баярлалаа. Би ихтэй хүүхдүүдийн хоолоос хороолцсон байна. Та явж ажиллаа хий. Юу яж юм? Эсвэл их чинь өглөө болгон гэрээсээ эрхлэгчтэй зориулаад. Та ямар хүний үг ойлгохгүй юм бэ? Ажиллаа хийлдэ. Би ажиллаа хиймээр байна. За ястаа уучлаарай та. Уучлаарай эрхлэгч. Эрхлэгч. Би одоо нэг дорж ирснийх нэг хувийн чанартай гуйлтай гооч. За. Манай зэхүү одоо цэцэрлэгийн насанд хүрч байгаа байхгүй юу? Тэгээ аав ээж хоёр нь бүр ямар ч завгүй гэр нь ядж хаад бүр мангар хоол. Тэгээд би нэмүүд зэхүүгээ цэцэрлэгт авчиж болох уу? Тийм боломжгүй байна. Чи яагаад? Би энэ цэцэрлэгт ингээд насаараа ажиллаж байгаа юм байхгүй юу? Тэр нэмүү хурууч инээ ганцхан жоох Та хүүхдээ. ямар хүний үг ойлгохгүй юм бэ? Тийм боломжгүй байна. Тэр хүүхд чинь өөрийнхөө харьяа дүрийнхаа цэцэрлэгт явах хэвээр. Бид нар өөрсдөө харьяаны хүүхдийг яая гэж та мэдж байгаа шүү дээ. Тэгээс тэр хүүхдийн чи аав ээж нь хүүхдээ зөвхөн өөрсдийнх нь үүрэг. Таны хоол хийх нь таны үүрэг. Явж ажиллаа хий. Ойлгосноо? Хүн сүртэй. Хүсээ. Чанд энэ дээгүүр дагуу таньдаг байд юу? Гээ, манай тарины шинэ эрхлэгч гэдэг сэндэг хар юм ирсэн чинь харьяалын бус хүүхнүүд авахгүй махгүй гинэ маягтай. Яагаад вэ? Танаа аавыг нэг очроо өндөг хэвтүүлж өгöd идэг манай харуулын хамаатныхан дүү хүүхд тахгүй юу? Дараа угаасаа тэгэл гуйн штэ. Энэ туслахгүй ястаа. Зээ хамгийн шийдэгч эрхлэгч минь ээ. За, шавь минь ажил төрөл сайн уу? За яах вэ? Тогоочихын адаг конгорыг аливаа таны цэцэрлэгт өгье гэж хүрэлцэн ирлээ. Танай цэцэрлэг тохооч шүү дээ. Манай сатангийн байхгүй. Харьяалын бус гэж хавчиж битгий хөгөөч. Хайртай ганц зээгийг нь таны цэцэрлэгт л оруулах юм бол Тийм боломжгүй баярлалаа. идээ цагаагаан дэлгэлээ. Эрхлэгч минь ээ. Тогоочихын хүүхдийг ахаад нэг бодоод үзнэ үү? Боломж байна багштай туслаач. Уучлаарай багш. Энэ хүүхдийг авна уу, байна уу? Танай байгууллагын шинжил эхнэрийг чи одонгийн нэр. Тэр нэг мөн ялах юм. Юу яриад байгаа юм бэ ээж? Бүгдийн би яриац. Баярлалаа. Хүүхдийг авчаач дээ. Хараа чи тэр хүүхдийг авчуул яа тий. Хараа чи хүртэл миний ажилд оролцооч яах юм бэ? Ажгүй нөхөрлөө худалдаа. Үгүй. Та гар. Би засгийн шийдвэрийг л дамжуулж байна. Өөрөө ажилдаа үлдэнэ үү, байна уу? Өөр мэд. Байна уу?